За сайн мэцхан уу. Энэ удаагийн бичлэгээр бид Poisson тархалт буюу Poisson distribution-ы mean болон variance-ийн талаар үзнэ. За Монгол математикаар бол дундаж болон dispersive хэрхэн олох талаар үзнэ. За тэгэхээр Poisson гэдэг тархалтыг бол бид нар өмнө үзсэн. За тэгэхээр Poisson маань бол за x гэдэг random variable хэрвээ Poisson тархалттай гэдэг нь өгөгдсөн ямар нэгэн хугацаа юм уу замны хугацаа юм уу орон зайны интервалд p одоо лямбда гэдэг ийм дундажтайгаар тэр зүйл тохиолддог гэж байгаа. За тэгэхээр энэ нь яг бидний mean гэсэн одоо өгөгдлийн утгатай бол ер нь бол ижлэхэн. Гэхдээ энийг бол mean rate гэж нэрлэж байгаа. Mean rate. Үүнийг бол mean rate. Яагаад mean rate гэж нэрлээд байна вэ гэхээр Poisson минь өгөгдсөн юм завсар аваад тэрэнд энэ тохиолдод байна гэхээр энэ хурд ч юм уу те яг тэрэнд ингээд тохиолдод байгаа тэр одоо rate нь болчиход байгаа гэсэн үг. Одоо тэнд тохиолдод байгаа хурд нь эрчим гэж нэрлэдэг байгаа. За тийм болохоор энийг бол зөвхөн mean гэхгүйгээр mean rate гэж нэрлэж байна. За тэгэхээр Poisson distribution-ы mean нь бол өөрөө шууд лямбдатайгаа тэнцвэ. Лямбдатайгаа тэнцвэ. За ингээд бид нар mean-ийн талаар бол асуудалгүй боллоо. Mean нь лямбдатайгаа тэнцвэ байна. Өөрөөр хэлбэл өгөгдлийнхөө mean-ийг олчих юм бол тэрийг бид нар лямбдагаа бодож болно. Лямбда өгөгдсөн бол тэрийг бас mu гэдээ бусад тооцоололтоо хийж болно гэсэн үг. За тэгвэл одоо бидэнд дараагийнх нь variance байна. Тэгвэл variance-ийг яаж олдог вэ гэхээр магадлалын тархалтын хувьд бол за x энэ хувьд бол variance x нь y x квадрат хасах нь y квадрат x. За энэ томьёогоор олдог байгаа. Энэ юуг олж байгаа вэ гэхээр ер нь бол яг variance-ийг зөвхөн датагаас олдог томьёотойгоо бол адилхан. За датанаас яаж олдгоо бас эргээд хэдүүлээ харах юм бол ингэж олж байгаа тийм. За variance за y байлаа гэж өгөгдсөн y гэдэг олонлогийн variance бол за y болгоны квадрат зэрэг дэвшүүлээд нэмээд ингээд y-ийн квадрат хуваах нь n тэгээд хасах нь y-ийн mean-ийнх нь квадратыг хасдаг. За үүнтэй яг адилхан энэ ч байгаа y гэсэн бол expectation буюу математик дундаж гэсэн үг. За тэгэхээр x квадратуудынх нь математик дундаж гэдэг нь бол одоо энэ хэсгийг нь ерөөдөө хэлж байгаа гэсэн үг. Хэрвээ өгөгдөл байсан бол за энд бол магадлал ярьж байгаа болохоор бас арай өөрөөр тайлбарлагдана. Гэхдээ ер нь санаа нь бол адилхан. Өөрөө энэ бичигдэл бол өөрөө хоёр янзаар бичигдэж болно. Өөрөөр хэлбэл яаж бичигдэж болох вэ гэхээр за энд бол x квадратуудынх нь нийлбэрийг олчиж байгаа. За магадлал болохоор энэ n-д нь хуваах шаардлагагүйгээр энэ өөрөө олдчихж байгаа гэсэн үг. Дараа нь x-ийн квадрат гэдэг гадна талдаа бүтэн квадраттайгийн зүгээр y-ийн квадрат гэж бичиж болно. Тэр нь бол өөрөө y квадрат x очиж байгаа. За тэгэхээр variance олох томьёо маань бол ийм болчлоо. Тэгэхээр эндээс одоо хэдүүлээ юу хийж болох вэ гэхээр зарим хэлбэршүүлтийг хийгээд variance маань ер нь юутай тэнцүү юм бэ гэдгийг олж болно гэсэн үг. За эндээс бид нар хэлбэршүүлт хийх юм бол за энэ ихний x квадраттай гэдгийг хэдүүлээ задлаа. Энийг x-ийг үржих нь x-ээс хасах нь 1 за нэмэх нь x гэд нийлбэр хэлбэрт задлаад харин y маань бол өөрөө шууд лямбда юм чи энийг лямбдагийн квадрат гэж бичиж байна. y лямбда гэдэг нь өөрөөр хэлбэл юу гэж байна вэ гэхээр бид нарын энэ mu бол магадлалын тархалтын хувьд бол өөрөө expectation гэсэн үг те өөрөө математик дундаж бол mean-тэйгээ тэнцүү. За Poisson-ы хувьд бол лямбдатайгаа тэнцүү болчихж байна гэсэн үг. За эндээс хоёр expectation дунджийг нь одоо linear combination of the random variable гэдэг сэдв дээр бол бид нарын энэ талаар илүү дэлгэрэнгүй үзнэ. Хэрвээ дундаж энэ дотор байгаа юм бол эдгээр бүгдэн дээр нь үйлдэл хийгдэх болохоор элемент болгон дээр нь x-ийг нэмж ийн гэдэг ч юм уу. Эсвэл хоёр өөр одоо random variable-ийн expectation-ыг хооронд нэмж байгаа нийлбэр байдлаар хэвлээ ингэж задлж болно. Өөрөөр хэлэх юм бол үржүүлэх нь x-ээс хасах нь 1 нэмэх нь энэ таалтаа хаач байгаа шүү. x гэд. Хасах нь лямбдагийн квадрат. За тэгэхээр эндээс дахиад бид нарын бичиж болох зүйл юу вэ гэхээр хувиргаж болох зүйл бол за энийг одоохондоо юу бичиж яг үржих нь x-ээс хасах нь 1 за давхар хаалттай за expectation бол дахиад лямбда хасах нь лямбдагийн квадрат.
За ингээд бид нар EX буюу математикт унтжал лямбда та тэнцүү гэдэг ихний олсон тодорхойлт гэх юм уу те. За минийсээ Поиссоны мини чанарыг хэрэглээд ингээд лямбдагаар нь сольчлоо. За ингээд хэдүүлээ эмгтгсэн. За харин одоо E-гийн X-ээс асгана гэсэн үржүүрийг бол хэдүүлээ ямар нэгэн байдлаар шууд лямбдалаа хувиргаж чадахгүй болохоор за энийг бол expectation-ийнхаа томьёогоор задлаа. Expectation гэдэг бол тухайн яг нь функцийн утгыг харгалзах магадлалаар нь үржүүлээд хооронд нь нэмэх ёстой тийм үү. Тэгэх юм бол энэ бол x тэнцүү t-гээс хязгааргүй тохиолдолд хязгааргүй хүртэл тэгээд x-ийг үржих нь x-ээс хасах нь 1 үржих нь за энэ харгалзах магадлал буюу y-гийн хасах лямбда зэргийг үржих нь лямбдагийн x зэрэг хуваах нь x-ийн факториал байна. За тэгээд үргэлжлүүлээд нэмэх нь лямбда хасах нь лямбда квадрат байна гэсэн үг. За тэгвэл одоо эндээс тгээс хязгааргүй л явж байна те. Гэхдээ тэгээд бидний мэдж байгаа бол Поиссон бол яг тухайн тохиолдлуудыг хэд байгааг буюу тийм ширхэгчлэн тоолдог болохоор тэг үед, нэг үед, хоёр үед гэдээ орлуулад явна. Тэгэхээр x-ийн оронд тгийг орлуулахад энэ бол тэг болчихно. Өөрөөр хэлбэл энэ хэлбэр ихний тгийг орлуулах гишүүн тэг байна. Нэгийг орлуулсан буюу одоо хоёрдугаар гишүүндээ тэр бол бас тэг болно. Тэгэхээр бид нар үнийг энэ нийлбэрийг бол жоохон дээшлүүлчихье. Шууд 2-оос эхэлж тоолж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл expectation-ыг 2-оос эхлүүлээд тоолж болно. X-ийг үржих нь x-ээс хасах нь 2. 2-тоос эхлээд x-ээс хасах нь 1 байгаа шүү. 2-тоос эхлээд энэ бол утгууд нь олдоод явна. X за хуваах нь x-ийн факториал нэмэх нь лямбда хасах нь лямбда квадрат. За эндээс дахиад бид нар хийж болох зүйл нь юу вэ гэхээр энэ x-ийн факториал бол үржүүлж задлж чад хэдүүлээ энэтэй хураачиж болж байна. X-ийг үржих нь x-ээс хасах нэгтэй. Өөрөөр хэлбэл за энийг би хажууд нь бичих юм бол x-ийн факториал гэдэг чинь өөрөө 1-ийг үржих нь 2, үржих нь 3, үржих нь 4 гэх мэтчлэн те үржих нь одоо гэх мэтчлэн яваад x-ээс хасах нь 2, x-ээс хасах нь 1 гэд энэ x дээр очиж байгаа энэ тоо шүү дээ те. Ийм үржүүр юм чинь энийг хэдүүлээ энүүгээр нь задлаад хураах юм бол x нь x-тэйгээ гэх мэтчлэн хураагдаж болно. За тэрийг нь би энд бичээ. За ингээд бичих юм бол хэдүүлээ юу болно? Хурааж болно. За эндээс улаавтар өнгө сонгож агаад за зарчээ. Энэ нь x-тэй x-ээс хасах нэг нь энэ x-ээс хасах нэгтэй хураагдчихна. Тэгвэл үлдсэн хэсэг маань юу болчих вэ гэхээр 1-ээс x-ээс хасах 2 хүртэл юм тоонод болж шүү дээ. Энэ тоо маань бол x-ээс хасах нь 2-ын факториал болно гэсэн үг. Энэ бол x-ээс хасах 2-ын факториал болно. За тэгээд цаашаа үргэлжлүүлье. Тэгвэл одоо энийг яаж бичиж болох вэ гэхээр сума x тэнцүү 2-оос хязгааргүй. За хаалтан дотор биччихье. Ягаад гэхээр магадгүй лямбдагаа дахиад сума дотор орсон үггүй жоохон эргэцээтэй харагдаад иж магадгүй. Y-гийн хасах лямбда зэргийг үржих нь лямбдагийн x зэргийг хуваах нь x-ээс хасах нь 2-ын факториал. За үүн дээр нэмэх нь лямбда хасах нь лямбда квадрат байгаа. За тэгээд энэ маань бол бас үржүүр юм чинь энэ юуг үсгээ шууд гаргачих болж байна. Лямбдагаа болон x-гүй одоо энэ y-тэй. Y маань бол өөрөө y тоо шүү дээ, тийм болохоор энийг бид нар ингээд гаргачих болно. Урталт нь y-гийн хасах лямбда зэргийг үржих нь лямбдагийн квадратыг гаргачих. За тэгвэл дотор юу үлдэх вэ гэхээр x тэнцүү 2-оос хязгааргүй. Тэгээд 2 зэрэг нь урагшаага гарцсан юм чинь энд бол лямбдагийн x-ээс хасах нь 2 зэрэг үлдэн тэ. Өмнө x зэрэг байсан 2 нь урагшаа гарсан болохоор x-ээс нь 2 болдно. Хуваарьт бол x-ээс хасах нь 2-ын факториал. За зөвхөн одоо ингээд юутай холбоотой x-тэй хамааралтайг нь y дотор үлдээчлээ. Y бишээ сума дотор үлдээчлээ. За нэмэх нь лямбда хасах нь лямбда квадрат гэдэг юм байна. За эндээс бид нар цаашаа яаж задлж болох вэ гэхээр y-гийн хасах лямбда зэргийг үржих нь за лямбдагийн квадрат. Одоо бид нар энэ суммагаа бол задлах юм бол энэ юу болох вэ гэхээр лямбдагийн тэг зэрэг болно. 2-ын тоогоо орлуулахаар тий
Тэгээд доор бол тэгийн факторал. Нэмэх нь лямбдагийн 1 зэргийг хуваах нь 1-ийн факторал. Нэмэх нь дахиад лямбдагийн 2 зэргийг хуваах нь 2-ийн факторал гэх мэтчлэн хязгааргүй руу явж байгаа. За энэ дээр нэмэх нь лямбда, хасах нь лямбда квадрат болно. Ингээд харах юм бол энэ хаалтан доторх хэсэг маань бол энэ хязгааргүй нийлбэрүүд маань бол e-ийн лямбда зэрэг болно. За тэгэхээр лямбда e-ийн лямбда зэрэг маань бол e-ийн хасах лямбда зэрэгтэйгээ хураагдана гэсэн үг. Тэгэхээр энд зөвхөн лямбда квадрат үлдэнэ. Тэгэхээр лямбда квадрат дээр нэмэх нь лямбда, хасах нь лямбда квадрат болно. Эндээс 2 лямбда квадрат нь хоорондоо хураагдаад зөвхөн лямбда үлдэж байгаа. За тэгэхээр варианс нь бол өөрөө лямбда гарч ирлээ. Тэгэхээр сонирхолтой нь юу вэ гэхээр эндээс бид нар e-ийн Poisson distribution-ы mean болон варианс хоёр нь хоёулаа хоорондоо тэнцүү байдаг байна. Тэр хоёр нь хоёулаа лямбда болох нэ. Тэгэхээр Poisson distribution-ы яг энэ хүү чанар буюу mean варианс хоёр нь хоёулаа хоорондоо тэнцүү байдаг. Тэгээд тэр нь лямбда байдаг гэсэн чанарыг хэрэглээд бид нар дараагийн хичээлүүд дээр болон дасгал ажлууд дээр тухайн өгөгдлийг юм уу тухайн тохиолдлыг Poisson тархалтаар загварчилж бодож болох уу болохгүй юу гэдгийг бол шийдэхэд энэ нь бол маш чухал нөлөөтэй байгаа. За тэгэхээр дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.